үг хэлнэ. За гишүүдтэй болон худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлж ирсэн ажлын хэсгийн гишүүдтэй өдрийн мэнд хүргэе. Ер нь бол тогтолцооны дизайныг л гаргаж байгаа хуулийн агуулга гэж бол харж байгаа. Тэгээ мэдээж санал зөрөлдөх зүйл заалтууд байна. Тодорхой заалтууд дээр тоог нь нэмж хассан ч гэсэн тийм зүйлүүд байгаа учраас ажлын хэсэг тэрэ бүтээлч байдлаар саналаа оруулад хамтраад дундаа уулзцахаа бол зүгээр юм болоо гэж бодож байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж нөгөө ширүүн хилцүүлгүүд бол байлгүй л яг уу. Гэхдээ илүү хэлж байгаа саналаа зарчмын зөрүүтэй санал хэлбэрээр байгууллагатай ажлын хэсэг дээр нь ярилцаад явах зүйтэй болов. Тэгэхээр хилц хэсгийг дэмжиж ажлын хэсэг дээрээ наривчлаад аль аль намынхын төлөөлөл нь оролцоод явсан зүйтэй гэж бодож байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимд одоо сая топ 100 ч юм уу 300 ч юм уу 500 гэсэн тоонод хэлж байна те. Энэ дээр нэг үндсэн шалгуурууд нь болохоор борлуулалтын орлого, төлсөн татврын дүн, даатгуулагчийн тоо, ашигын хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэх нөө том байх тусмаа топ гэсэн хандлага хэвшмэл болчиход байгаа гэдэг дээр хувьдаа жоохон шүүмжлэлтэй ханддаг. Тэгээ нэгд та хэд маань оюуны өмчийн бүртгэл гэсэн юм асуудлуудаас орж ирж байгаа учраас магадгүй уул уурхаан бус бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг компаниуд ч гэдэм юм тийм ээ. Гадаадаас одоо валют оруулж ирж байгаа ч юм уу эсвэл оюуны өмчөөрөө олон улсад хүлээн зөвшөөрөх хэмжээний стандартаар баталгаажсан буюу манай хөдөө аж ахуй ч гэдэм юм те уламжлалт энэ технологиг хөгжүүлээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм оюуны бүтээлч бүтээгдэхүүнүүдийг үнэлдэг аргачлал нь бас байвал зүгээр юм болоо гэж боддог. Тэр дундаас магадгүй дижитал AI ч гэдэм юм те цахим салбар дээр ч гэсэн ийм зүйлүүд нь байвал хэрвээ энэ хууль батлагдах юм бол цахим салбарын танхим гэж бас байгуулагдаж магадгүй юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр ч гэсэн зөвхөн төрөөс одоо үйл ажиллагаа эрхлээд аваад яваад идэг цахим компаниудыг шалгаруулдаг бус харин гадаад руу үйлчилгээ эрхлэх эсвэл гадаадд олон салбартай байдаг ч юм уу тийм ээ. Тим компаниудыг айлуулах зөвхөн дотоодоо харах гэхээс илүүтэйгээр гадагшаага харсан, гадагшаага өөртөө сорьсон тэгж сорьж амжилт гаргаж байгаагаа урамшуулж чаддаг тийм үнэлгээний бас үзүүлэлтүүд байвал зүгээр юм болов уу гэсэн саналтай байна.